За 20 минутын концепцийг боловсруулах ажлын хэсэгт бол манай яамнаас оролцож ажиллаж байгаа. За 20 минутын концепц бол бас хот төлөвлөлтийн үүднээс бидний ажиллах ёстой юм мэргэжлийн ажил л да. Тэгээ бид нар бас ажлын хэсэгт оролцож ажиллахаас гадна 20 минутын концепц боловсруулах ажлын хэсгийн таамт бас гадны улс орнуудын туршлагыг бас бид нар судалж ажиллаж байна. Сая бид нар Сингапур улсад явж ажиллаад ирсэн. За тэнд бас яг энэ 20 минутын концепц түүнээс гадна ер нь бол энэ концепцууч явж ерөөс хүн төвтэй байх ийм л төлөвлөлтийн асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бид нар нэлээд судалгааны ажлуудыг хийж байна. За түүнээс гадна одоо манай яамнаас нийслэл 20 минутын үндэсний хороотой хамгийн одоо хамтран хийж байгаа хамгийн том ажил бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөнд 20 минутынхаа концепцийг суулгаж боловсруулах дээр л бидний үйл ажиллагаа чиглэж байна да. Манай яамнаас одоо хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон төсөл бол 2 шинэ хот л байна. Шинэ 100 мод хот, шинэ хар хороо. Энэ шинэ хотуудыг одоо орчин үеийн төлөвлөлтийн чиг хандлагын дагуу одоо шинжлэх байдлаар төлөвлөж байгуулах ажил хийгдэж байгаа гэж ойлгож байна. За энэ бол одоо Монгол улсын одоо сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хийгдэж байгаа хамгийн том одоо бүтээн байгуулалтын ажлын эхлэл болж байна.